Окей. За дараагийн дасгал. Дараагийн дасгал маань болохоор exercise 04 Mac SH write a command line that displays your machine's яра. Sorry би нэг унших гэж байгаа. Ер нь би дандаа дотроо уншаад сурцсан. Яг ингээд чангаар ерөөсөө уншиж чаддгүй тэгээд амдаа бухнаа ч юм уус яра гэд хэлчихдэг. Write a command line that displays your machines MAC addresses. MAC address гэдэг нь болохоор тэгээ энэ ерөнхийдөө би яг энэ сүүлийн үед энэ даслуудыг хараад байхад энэ яагаад ч анх шатны дөнгөж анх сурж байгаа хүмүүс зориулсан дасгалууд бас зарим нь биш байна. Энэ MAC гэдэг зүйлийг бол анх сонсоочгүй хүмүүс зөндөө байгаа MAC гэж юу юм. Тэгэнгүүт MAC гэдэг нь ч мэддэг юу юм гэдэг нь ч мэддэггүй шууд энэ MAC-ийг принтэл ингэдэг гээд ер нь бол энэ shell command-н дээр энэ хэр ажилтдаг юм бэ гэдгийг тестэлж байгаа дасгалууд байна гэж би дүгнэж байна. Яа тэгэхээр аль хэдийн энэ shell гэдэг дөнгөж ихний энэ shell дасгал маань аль хэдийн гүнзгийрээ тэгэлцсэн янз бүрийн pipe-ууд ашиглаад тэгэлцсэн янз бүрийн командуудыг Unix-ийн ер нь бол utility tools гэж бол нэрлэдэг. Эдгээрийг бол бүр замбраагүй ашиглаад тэгэлжлээ. За тэгэхээр ерөнхийдөө бол MAC address гэдэг маань болохоор сүлжээний адрес гэдэг би үнийг яг MAC address stands for Media Access Control гэсэн үг юм байна. MAC гэдэг үгийг би хэзээ шааж үзэж байгаагүй юм байна. Media Access Control MAC address гэж бол нэрлэдэг. Энэ маань ер нь юунд байд юм бэ гэхээр бидний сүлжээний төхөөрөмжүүдэд бол байдаг зүйл. Тэгээ сүлжээний төхөөрөмжүүд маань болохоор бүх сүлжээний картууд, бүх одоо руутерүүд, бүх одоо Wi-Fi төхөөрөмжүүд, гар утаснууд бүгдээр адилхан одоо бүх компьютер, бүх ерөн сүлжээний төхөөрөмжүүдээр бүгдээрэнд нь MAC address гэдэг зүйл бол байгаа. Энэ MAC address гэдэг зүйл нь бол дэлхий дээр төхөөрөмж болгоно нэг ч давтагдахгүй байгаа. Энэ бол unique global address. Дэлхий дээр байгаа бүх сүлжээний төхөөрөмж нэгэн ч давтагдаагүй бүгдээр өөрийн MAC address-уудтай байгаа. Нэг үйлдвэрээс гарч байгаа төхөөрөмж тус бүр давтагдахгүй аягтай байгаа гэсэн үг. За тэгээд энд бол нэг сүлжээний картны зураг тавьсан байна жишээ болгоод. За тэгэхээр одоо би өөрийнхөө компьютер дээр байгаа сүлжээний төхөөрөмжүүдийн MAC address-ыг харуулна. Гэхдээ MAC дээр бол энэ бол жоохон худлаа. Ягаад тэгэхээр энэ дотор зөндөө олон бас виртуал сүлжээний төхөөрөмжүүд бол байгаа. Яг жинхэнэ физикал жинхэнэ сүлжээний төхөөрөмж бол биш. Зарим нь виртуал төхөөрөмжүүд бас байгаа. За тэгээд одоо би еврого оронгод гарын авлага ifconfig гэдэг параметрыг гарын авлагыг уншаа гэсэн байна. Main ifconfig ifconfig энэ interface config энэ ягаад ifconfig гэдэг нэрний үгийг би бас ачаадаг юм байна. Ifconfig stands for interface configuration гэсэн үг юм байна. Окей. За тэгэнгүүт ifconfig юм бас ингээд баахан опшнгууд энэ дотор бол бидэнд бол хэрэг гарах зүйл тэгээ энэ дотор бол биднэрт бол хэрэг болох зүйл бол байхгүй. MAC-ийг тайхад ганцхан энэ зүйл олдож байна. Энэ бол биднэрт энэ бол бидний хайж байгаа хүсэж байгаа зүйл бол биш. Тэгээд би ifconfig гэдэг параметрыг ажиллуулах юм бол output нь нэг иймэрхүү юм гарч ирэх болно. Энэ дотор бол айгүй олон output гарч ирж байгаа. Ялангуяа миний компьютер дээр бол бүр олон гарч ирнэ. Би энэ компьютер дээр VPN өмнө нь бас би энэ дээр VPN суулгаж ирсэн. Миний өөрийн VPN сервер байгаа. Тэгээ VPN сервер рүү холбогдохын тулд би баахан түнэлинг бас янз бүрийн виртуал одоо интерфейсүүд суулгасан интерфейс гэж би одоо энэ network картуудыг бол яриад байна. Энэ интерфейс гэдэг үг бас айгүй толгой өргөмөрөг яагаад тэгэхээр компьютерийн шинжилгээ ухаанд интерфейс гэдэг үг маш олон газар яригддаг. Гэтэ өөр зүйлийг илэрхийлдэг.
энэ тохиолдолд би интерфейс гэдэг нь болохоор миний сүлжээний картыг бол ярьж байна. Тэгээ энэ дотор бол айгүй олон мини компьютер дээр бол айгүй олон сүлжээний карт байгаа. Өмнө гэртээр бол энэ жинхнээсээ ийм олон сүлжээний карт бол байхгүй. Эдгээр бараг 70 шахуу виртуал картууд виртуал гэдэг нь софтвероор үүсгэсэн хэмэл одоо картууд гэсэн үг. За тэгэнгүүт би эндээсээ би if config би эндээс ямар нэгэн if config-ийн опшнгуудыг ашигламаар байна. Тэгээд энэ if config гэдэг параметр бас өөрөө output-а гаргахдаа үүдлийн системүүд дээр бас зарим системүүд дээр өөр output-уудаа гаргадаг. Тэрнээс жоохон зарим тохиолдолд энэ команд маань бид нэр яг хүсэж байгаа зүйлээр бас ажиллахгүй байх тохиолдол бол байгаа. Зарим өөр Linux системдэр бол. Гэхдээ яг энэ 42 гэдэг сургуулийн хувьд бол бид нэр очиад Mac компьютер дээр бол ажиллах болно. Хэрвээ 42 сургуулийн юу харах юм бол 42 school дүүрэн Mac компьютерүүд өрөө тавьсан байгаа. Тэгэхээр энэ тохиолдолд би Mac дээр энэ хичээл хийж байгаа. Энэ очиад асуудалгүй ажиллана гэсэн. За тэгвэл энд би ингээд харангууд зарим нэг сүлжээний MAC address гэдэг нь болохоор энэ зүйл 6 байт хэмжээтэй баг та. Надад бол тэгж харагдаад байх юм. Би одоо яг нарийн санахгүй байна. Гэхдээ ямар ч байсан эндээс миний гол одоо харахыг хүссэн зүйл болохоор Ether гэдэг үгний ард одоо Ether гэдэг Ethernet гэдэг үгний давчлал үүний ард MAC address маань бичээтэй байгаа. Тэгэд iNet 6 гэдэг нь болохоор одоо интернет маань хуучин бол IP version 4 гэдэг дээр бол байсан. IP version 4-ийн стандарт маань бол баг 1980-90 онд бол гарч ирсэн. Тэгээд тэр маань болохоор IP version 4 гэдэг маань юу гэсэн юм бэ гэхээр бүх одоо IP адрес сая компьютер дээр байгаа IP адрес сая маань 4 байт хэмжээтэй бол байна гэсэн үг. Тэгээд 4 байт хэмжээтэй маань болохоор maximum number нь болохоор 4 тэрбум 200 хэдэн сая бол байдаг. Би яг нарийн санахгүй байна. Би эндээс за би нэг одоо яг одоо хамар гон sorry. Амархан болон гаргаад ирэх боломж бол байгаа гэхдээ би энд парам бичмээр байна. Maximum assigned integer 4 тэрбум 290 хэдэн сая энэ тоо. За тэгвэл өнөөдөр болохоор 2021 онд энэ 4 тэр тухайн үед 70 онд 70 биш 80 90 онд л энэ IP version 4 стандартуулсан. Тухайн үед яг тэр хүмүүсийн нэг хийхдээ хизээч 4 тэрбум ийм олон компьютер дэлхий дээр бол холбогдно гэж бодоагүй. Тэгээд энэ бол хангалттай гэж одоо хийсэн. Гэтэл энэ зүйл маань 2000 онд хизээ хязгаартаа тулцсан. Биднэрт өнөөдөр 4 тэрбум дэлхий дээр 4 тэрбумаас хол тавцсан олон төхөөрөмжүүд энэ дээр байдаг болсон. Принтерүүд, одоо юу гэдгийг гар утаснууд, бүх одоо сүлжээнд холбогдсон байгаа төхөөрөмжүүдийг тоолох юм бол камернууд гэх мэтлэн 4 тэрбум гэдэг маань лалидгийн давтсан. Тийм учраас интернет маань бид нэр одоо дахиад дараагийн шат руу орсон байгаа. Дараагийн шат нь болохоор iNet 6 гэдэг маань болохоор энэ болохоор iNet 6 одоо миний болохоор IP адрес сайн ч яг иймэрхүү зүйлсүүд бол байгаа. Тэгээд эндээс болохоор миний гол одоо iNet 6 гэдэг маань болохоор хамаагүй томруулсан сая 4 байт хэмжээтэй биш интернетийн одоо IP адресууд маань болохоор iNet 6 maximum number би юу яах мэдгүй байна. IP version 6 гэдэг одоо энэ IP version 4-ийн лимит нь бол тулцсан. Тэгээд IP version 6 руу шилжүүлсэн байгаа ирээдүйд дээр нь бол IP version 4 гэдэг зүйл байхгүй болно. Дэлхийд төчгтэй бүхэлдээ IP version 6 руу шилжих болно. IP version 6 дүүрэх хүртлээр бол дахиад дор иж 100 жил бол хангалттай бол байгаа. За тэгэнгүүт миний бол гол хайж байгаа зүйл болохоор Ether гэдэг үгний ард Ethernet card, Ethernet одоо гэсэн үгний давтал үүний ард байгаа. Энэ тав бол бидний хүсэж байгаа MAC address гэдэг маань болохоор энэ зүйл. Тэгэхээр би if config grep pipe тавиад би энэ дахиад дисплейлээ pipe grep гэдэг командыг би өмнө history-гээд харуулж ирсэн. Одоо эндээс би Ether гэсэн
одоо үг орсон зөвхөн эдгээр мөрнүүдийг надад харуулаа гэх юм бол одоо output нь харагдаж байна. Тэнгүүд үүнийг би дахиад цэвэрлэн pipe cut гэдэг команд ашиглаж байна. Cut гэдэг маань cut grep гэдэг зүйлийн талаар би дараа бас цаастаас ярих хэрэгтэй баг. За дараа нь би өөр нэг видеонээр ярив. Энэ description ямар урт юм бэ? D гэдэг option ерөнхийдөө бол delimiter гэдэг би description-ийг бол хальт харуулахыг хүссэн. Гэхдээ description хэтэрхий урт юм байна. Би уншмаар байна. Sorry. За тэгвэл эндээс бол би cut гэдэг delimiter space-ээр тусгаарлаад араас нь дундуур зураас F гэдэг options байгаа. F гэдэг option нь юу вэ? Би харуулах юм. Cut D гэдэг нь delimiter, F гэдэг нь болохоор list. Тэгээд F гэдгийг хараас энэ delimiter option-гийнхаа delimiter гэдэг нь болохоор миний одоо бичсэн зүйлээр тусгаарлаад хуваачинд list болгоод хуваачинд миний одоо юу өгсөн input-ыг cut гэдэг парам маань delimiter маань болохоор дундуур нь одоо тастаа хуваачинд. За тэгвэл би энд болохоор метр cut delimiter нь space-ээр тусгаарлаад F1 хамгийн ихнийхээ харуулаа гэх юм бол зөвхөн этер гэсэн мөрнүүд нь бол харагдаж байгаа. Тэгвэл энд болохоор би F1 биш F2-ыг нь надад тэр тусгаарлаа одоо space-ээр тусгаарласныхаа дараагийнхыг харуулаа гэх юм бол ингэж болно. Тэгэхээр энэ маань бас энэ нэг найдвартай бас ажиллахгүй гэж магадгүй. Тэгэхээр би нэг арай жоохон найдвартай болгомоор байна. Тэгэхэд бол би trim delete space ингл би эхний энэ space-үүдийг бол арилгах гэж оролцсон. Энэ space-үүд айгүй бол tab байна да. Би харах юм бол delimiter tab тийм байна. Энэ маань tab юм байна. Space биш энэ маань tab гэдэг юу бидний keyboard-н дээр Q-ийн зүүнэлт caps lock-ийн дээр tab гэдэг төвчлөр бол байгаа. Tab гэдэг маань space авдаг энэ. Энэ дээр маань tab байсан байна. Space бол биш. Тэгэхээр tab-ыг би энэ deleted tab-ыг нь delete-лчих юм бол output нь эхний зүүнлүүд маань байхгүй болчлоо. Одоо эхний энийг би арай найдвартай болох гэсэн үднээс тэгэхгүй бол бас өөр газар яг тэр юм дээр 42 дээр очиж үздэг юм маань зөрж магадгүй. Тийм болохоор би арай найдвартай болох гэсэн үднээс би цэвэрлэгээж тэр юм гэдэг барамаар delete tab-уудын бүгдийг delete-лж тэгснийхаа дараа cut delimiter space одоо F1 гэх юм бол зөвхөн эхнийх нь F2 гэх юм бол хоёр дахь нь хэрвээ энэ output дээр дахиад цааш байсан бол F3 гэх мэтчлэн үргэлжлэн бол байх болно. Гэтэ энэ одоо талаар цаашаа тийм зүйл бол байхгүй. Яг тэр бидний output маань зөвхөн хоёрхан хэсгээс бүрдэж байгаа хоёрхан list item үүснэ гэсэн үг. Тэгэнгүүт тэгэд за тэгэхээр энэ бол одоо бидний эднэрийн одоо даалгавар маань ерөөхдөө бол болчлоо гэж бодож байна. Хичнээн pipe operator ашигласан байна. 1 2 3 pipe operator ашигласан байна. Нийтдээ 1 2 3 4 програм ашигласан байна. 3 pipe дундаа 3 pipeтай нийтдээ 4 програм ашиглаж араас нь цуулаад цэвэрлэгээд замч байсан макадрсаа бол гаргаад ирлээ. Тэгэхээр үүнийгээ бүх үсгийн томоор mac sh гэсэн нэртэй файл үүсгэх юм байна. Mac гэдэг маань ерөнхийдөө товчсон үг гэдэг үднээс бүх үсгийн томоор бичсэн байх. Exercise 04 cd shell 01 Mac дээр exercise 04 cd exercise 04 ийшээ ороод энэ командыг echo бүгдэрийн хаалт дотор хийгээд тэгэнгүүтээ mac.sh ийшээ хадгалчих. Одоо би bash тэгэхээр энэ дасгал маань болчлоо. Дараагийн видео оролцлаа. Баярлалаа.